Манай улсын хувьд нийслэлээ тэлэх зайлшгүй шаардлага байгаа. Хаашиж гарсан төвчрөл, төлөвлөгөөгүй төлөвлөлтүүд иргэдийн толгойн өвчин болоод хэдэн 10 жилиг үдэж байна. Иймд төрөөс нийслэлийг тэлэх зорилгоор 2013 онд шин суурьшлийн бүсүүдийн төлөвлөгөө гаргаж баталсан байдаг. Тодруулбал Бял сонгон, Морингийн даваа, Улаалстан ам, Авт худалдааны төв, Ярамг орчмын газрын ерөнхий төлөвлөгөөг гаргаж шин суурьшлийн бүс хэмээн сүржин зарлаж байлаа. Ингэхдээ хүн амын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлнэ хэмээн ам гарцгааж байсан. Дээрх шин суурьшлийн бүсүүдэд барилга хот байгуулалтын сайдын тушаалаар экспертүүд томилогдож магадлалын ерөнхий дүгнэлтийг 2013-аас 2017 оны хооронд гаргасан байдаг. Харин 2017 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 167 дугаар тогтоолоор шин суурьшлийн бүсийн суурь судалгаа хэсэгчилсэн төлөвлөгөөг баталсан байдаг. Эргэлт цэгийн мань нийслэлээ тэлий болонгороо Улаалстан амны шин суурьшлийн бүс болох 107.6 га талбайд иргэд хэрхэн аж турч буйг сурвалжиллаа. Угтаа өдөрт орон сууцны хороолол сөндөрлөж, эрүүл мэндийн цогцлбор цэцэрлэгт хүрээлэн баригдаж, хүүхдүүд гэрийнхээ дэргэдэх сургууль цэцэрлэгт суралцж, нийтийн тээврээр хүссэн газартаа зорчиж байх ёстой. Тэр байтугай бүх айл өрх албан байгууллага цахилгаанд холбогдож, унтны усаа шинжилгээний бичгтээ гүний худгаас авч, айх аюулгүй амар тайван орчинд аж төрөх байлаа. Жилийн өмнө тус газарт ирэхэд иргэд цахилгаангүй, хашаагүй, нийтийн тээвэр очдоггүй, худалдаа үйлчилгээний байгууллага бүхэл үйлчлүүлэх хүнсний мухлагчгүй, унтны усаа худаггүй байсан. Харин бүхэл бүтэн жилийн дараа өнөөхөл бах байдгаараа ердөө ганц л хүнсний мухлаг нэмэгдсэн байлаа. Хотын төвөөс Улаалстан автобусны буудлын эцэс хүртэл 20 орчим км. Улаалстан автобусны шинэ эцсийн буудлаас цааш айл тасрахгүй. Ийм явсаар Баянзүрх дүүргийн 13 дахь хороо Баатар хайрхны Задгаа гэсэн хаягтай хідэн айлын захад хүрэхэд шин суурьшлийн бүсийн айлууд эхэлнэ. Шорон замыг сайжруулсан бололтой энхэл донхол зам яв янзаараа байлаа. Хашаатай хашаагүй гэр байшин барьсан 80 орчим айл энд хэдэн жилийн өмнөөс суурьшсан гэнэ. Айлуудын олонх нь хашаагүй, зарим нь нурсан модон хашаатай байгаа ч. Цэлээсэн тал хэдэж зай завсаргүй шон босгосон нь эзэнтэй газар гэдгийг илтгэнэ. Иргэдээс шин суурьшлийн бүсэд хэрхэн амьдарч байгааг тодруулсан юм. Манайх одоо нүүж ирээд сар болж байна. Одоо энийг засгийн газар одоо энэ тог цахилгааныг нэг шийддэг өчл гэж гуйж байна. Цэцэрлэг мэцэрлэг янзын усууд энэ айлууд чинь бие биенээс тог авчдгийн байна. Сарын 40 мянган цаас гинэ. Айгүй бол эдгээр чинь одоо маслууд яах вэ? Сүүлдээ айл шатуул яах вэ? Тогноос болж. Энийг засгийн газар одоо арга хэмжээ авч өгөөч гэсэн ах чинь тийм хүсэл санал та хоёртыг тавилаа. Манайхан одоо энэ хүнд нэг булаг байна. Булгаас л авч гин. Нийтийн тээвэр бол наашаа байхгүй. Хүндрэлтэй байлгүй гэдгийг зам харгууч нь ер нь хэцүү байна одоо. 7-8 жил болоход нэг нохойны хилэн шиний газар төр өгчихгүй. Одоо энэ нэг хомдам сургууль гэдэг нэг жаадамтай хөөж шамшааг нь буудгаж цагтаан нар тавьж ир зармын зодод нэгдээ тэгээд явсан тэгээд баг. Уусуудад бид нэр одоо хаавсан тэр гахаан байр тэндээс өгч. Ааха. Ер нь унаатай ч хүн байна, унаагүй ч хүн байна. Над шиг муу явгаа юм хоёр дугуйтай тэргээр халуунаар нь дуухтал. Энэ дууд нийтийн тээвэр ирдэг бол бас орой болгон таксигээр ирэхгүй бас нөмө тэтгэврийн 5 цаасан жиргээ мэр байхын хөөхөө. Анца шийд эцэс ч хүн чинь юм бол наяа шүү дээ. Дургугаа хөрөлтөс чичээд арих ухраантас чичээд. Барашараа энэ жил ихтэй жилийг хэлэх хөөхөд тогон цохиулаад өгчмээр юм шиг хэцүү байх юм байна шүү дээ. Ерөөсөн дээр харамаран дээгүүр очих чинь баргалж энэ 2010 оны зууданд мадаа хүлцэн ятуу зүгдөө хүн гэж хөөж гаргаж суудаач би. Та нар хөдөөнөөс мадаан дуусчаад ирсэн бадарчингууд эднэр гэж. За манай энэ ч одоо автобус унаа байхгүй. Сургуулаа цэцэрлэгээс хол бид нар ч одоо хүүхдээ одоо ингээд явган үчгэн зөөж байна. Үлийн цагт бас хэцүү байж та одоо бид нар ч одоо ингээд одоо бид нарыг бас нэг та нар ингээд тогтоо болгож өгөөч. Сургууль цэцэрлэгэнд бариуд бариад өгөөч. Иймэрхүү байна. Одоо бид нар ч тог байхгүй лагаар одоо та бүхэн харалтаа одоо ингээд ийшээ чарсан тог байхгүй, ийшээ чарсан тог л байхгүй байгаа бид нар. Тий одоо ингээд сургууль цэцэрлэг хүүхд чинь лагаар хэцүү шүү дээ одоо. Тийм үү айлаас гүйж очиж нэг гар утсан нэгдүүлэл нөгөөх нь авчир хийлгэн тэгэл байхгүй.
Шин суурьшлийн бүс гэсэн сүржин нэртэй газарт иргэд сумын төвийн айлаас ч 7 дур амьдарч байна. Улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэгээс 20 хүрэхгүй километрт оршиж байгаа хэдий ч тэд Баатар гархан уулын аманд уух ус хомс хүүхдүүдэд сургууль цэцэрлэгт хүрэхийн тулд 3 км газар алхаж сургууль соёлын бараа харуулдаг. Тэдэнд нийтийн тээвэр хүлээж зогсох автобусны буудлын бүхэл аятайхан алхах явган хүний замч үгүй. Баатар харихны задгаа гэсэн хаягтай эхний айлаас хойш 3 дахь гудамжинд цэнхэр төмөр хашаан дотор сургууль цэцэрлэгийн суур цутгасан харагдана. Гадна талд нь Баянзүрх дүүргийн 13 дахь хороо 280 хүүхдийн бага сургууль цэцэрлэгийн цогцлбор гэсэн самбар байгаа хэдий ч барилгын ажил явагдаагүй удсан бололтой. Айл суурьсан цагаас нь тооцвол хэдийн дэд бүтэц сургууль цэцэрлэг баригдчихсан. Нийтийн тээвэр очсон байх ёстой баймар хугацаа өнгөрчээ. Сургууль цэцэрлэгийн барилгын ажлын талаар тус хашааны харуулаас тодруулахад өнгөрсөн хавраас ажил эхэлнэ гэдэг хүмүүс зогсоо зайгүй ирж зургийг нь авсан. Манайх энд хэдэн жилийн өмнөөс харуулаар ирсэн. Энэ хугацаанд барилгын ажил хийгдээгүй. Удахгүй эхлэл юм гэсэн мэдээллийг өглөө. Шин суурьшлийн бүсийн талаар нийслэлийн засаг даргын тамгын газар болон захирагчийн ажлын албанд мэдэх хүн алга. Бид энэ талаар мэдээлэл авах гэж очсон боловч мэдэхгүй. Тэр дарга энэ дарга гэсэн хүмүүс л байна. Төрийн залхамж халаа гэж байх ёстой. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхгүй бол төсөл эхлүүлж хэсэгчилсэн төлөвлөгөө байгуулах хэрэг байна уу? Мөн иргэдийн хэлж буугаар улсын хурлын ээлжид сонгуулийн үеэр албаныхан зогсоо зайгүй давхилдж өнөөдөр маргаашгүй газрын гэрчлэгийг нь гаргаж өгч захиргаантай болгоно гэсээр сонгуулийн 21 хоногийн хугацаанд молиг өмхүүлжээ. Харин тэр машины цуваа сонгуулийн маргаашнаас л тасарч усанд хайсан чулуу шиг алга болсон байна. Эрхэм төрийн түвшээд шин суурьшлийн бүсэд хүн амьдарч байгаа гэдгийг мартчихаагүй баймар. Таныг төр төлөөлүүлэхээр сонгосон тойргийн сонгогчд чинь орон хоолой галтуулж биш, цахилгаан зуухан дээр буцалгаж, хүүхдүүдийн хичээлийг лааны гэрэлд биш, лампан гэрэлд хийлгэж, нийтийн тээврээр хотын төв орж, хаяандаа сургууль цэцэрлэгтэй болох горилготой нүдэ ширэгдэл харуулцаар байна. Уулын амны сургууль цэцэрлэгийн зохицуулбар баригдаж байгаа гэдэг тэр ам бол нөгөө төрөөсийн орон сууц корпорацийн нийслэлээс төрөөсийн орон сууц барина гэдгээр иргэдэд газрын гэрчлэг нь олгогдохгүй. Ингээд нэг яг тухайн тэр хэсэгт бол нэг 70-80 тайлбар яг газрын асуудал шийдэгдсэн тийм байхгүй байна. Нийтийн тээврийн хувьд бол ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд ч тэр нийслэлийн замын газар болон нийтийн тээврийн газарт автобусны буудлыг сунгах хүсэлтүүдийг удаа дараа гаргаж ирсэн боловч одоогоор шийдэгдсэн бол байхгүй байна. Гэрэлтүүлэг гэж асуусан тийм. Гэрэлтүүлгийн хувьд бол арцсангуу гол талдаа баруун талаар бол гэрэлтүүлгүүд нэлээд тавигдсан. За одоо энэ жил бол Австрийн хөрөнгө оруулалтаар бас нэлээд 100 хэд гаруй гэрэлтүүлэг тийшээ тавигдана. Тухайн айлууд яагаад гэрэлтүүлэггүй байгаад байна вэ гэхээр тоотгүй байна л гэсэн үг. Газрын гэрчлэгийг гаргах зөвшөөрөл олгогдох боломжгүй. Ягаад гэвэл нөгөө төрөөсийн орон сууц корпорацийн одоо орон сууц барина гэсэн газар дээр буучсан байна л гэсэн үг байхгүй. Зөвшөөрөгдсөн бүсэд байгаа айлууд маань бол гэрэлтүүлгээ тавигдж байгаа. Яг тэр төрөөсийн орон сууц корпорацийн тэнд яг хамрагдсан айлууд бол яг аль бие ёсоор бол тог тавигдаг баг. Хоошоогоо уул тал руугаа бол уулынхаа ингэж талыг хилээд байна тийм үү. Тэр хавийн айлууд бол яг нэг аль бие ёсны зөвшөөрөгдөхгүй бүс гэдгээр тоот аваагүй. Эрчим хүчинд өгөөгүй, эрчим хүч тог олгоогүй л тийм л байна л да. Төрөөсийн орон сууц корпорацийг уг газрыг чөлөөлөх дэхтэй иргэдэд нь олгох талын үг бол удаа дараа дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн газрын одоо нэг жилийн төлөвлөгөөнд тусгахад тухайн айлуудын газрыг олгооч гэдэг хүсэлтийг бол удаа дараа гаргасан. Төрөөсийн орон сууц корпорацтайгаар нийслэлтэйгээ тохиролцоод хэрвээ тухайн айлуудын газрыг олгогдох юм бол тэр амны айлуудад бол зөвшөөрөл тог газрын гэрчлэгийг олгох боломжтой л дээ.